Сайн байцгаана уу их мөндөд үзэгчдээ. Ведийн нууц подкастын цааш шинэхэн дугаар хүрэх гэж байна. За манай өнөөдрийн дугаарын зочноор Алтан эрдэнэ соёл төрийн бас байгууллагын тэргүүн Алтан хоёг дахин урагдан оролцож ирж байна. Сайн байна уу? Сайхан хаварч байна уу? Сайн байна. Сайхан хаварч байна. За. Нийт подкаст үзэгчдээ өнөөдрийнхөө энэ сайхан өдрийн халуун мэндийг хүргье. За баярлалаа. Жил гаруун дараа дахиад подкастын за тийм ээ. Өнөөдөр би ийм сэдвээр ярих гэж бодож байна. Ведэд нэг салшгүй нэг ойлголт байдаг. Монголчууд бас зарим нь жоохон гайхдаг. Энэ болохоор үхэр үнэний талаарх сэдв багхгүй. Тэгээд Ведийн үлгийн нутаг болвол энэтхэг орн шүү дээ. Тийм. Тэгээд энэтхэгчүүд бол үхэр шүтдэг гэд монголчууд бүгдээрээ мэднэ. Тэгээд энийг яагаад ингэдэм болоо гэд олон хүн гайхдаг баг. Тэгээд адгуус амтэн шүтдэг. Ямар сони юм бэ ч гэж боддог хүмүүс байдаг баг. Тэгэд яагаад ер нь Ведэд ингэж үхрийг дээдэлдгийн, хүндэлдгийн, шүтдгийн гэдэг талаар ер нь үхэр гэдэг ямар ач тустай, юугаараа тийм онцгой амт юм бэ гэдэг талаар танаас асууя гэж бодоод. За баярлалаа. Энэ үхэр бол ерөнхийдөө ганцхан энэтхэгийн ч биш. Одоо манай монголчуудын бол бүгд одоо сайн мэддэг сэдв шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үхэр яагаад тийм онцгой юм бэ гэдэг асуудал дээр бол би энэ Ведтэй холбоотой нэг жоохон тайлбар өгөх. Тэгээд тэр тайлбар нь юу юм бэ гэхээр энэ орчлон дээр Ведийн судар бичснээр бол 8 сая 400 мянган тийм төрөл байдаг. Тэгэд энэ орчлонгийн цаг хугацаа орон зайны хэмжүүр бол 64 хэмжээстэй байдаг. Тэгээд бид нар хүн төрөлхтөн бид нар бол энэ орчлонгийн орон зайны цаг хугацааны хэмжээс үнийг зөвхөн орон зай цаг хугацааны 3 хэмжээсээр мэдэрч байдаг. Тэгээ Ведийн ном сударт бичснээр бол 8 сая 400 мянган төрөл дотор 64 хэмжээсийг мэдэрч байдаг ганцхан амтан байдаг гэж байдаг. Тэр нь бол үхэр. Тэгэхээр агуу юм байгаа юм шүү дээ, тийм ээ. Бидний ч гэсэн тэгээд одоо монголчуудыг бас үхэр Монгол гэж ингэж байдаг. Бид нэр ойлгохтой бодвол ер нь тийм одоо тэнэг гэдэг утгаар ойлгоод байдаг. Яг Ведийн утгаас нь бол маш тийм одоо ухаантай, маш тийм ухаалаг гэсэн утгатай ойлголт шүү. Энэ бол судар ном дээр бол үнэ олвол ийм үхэр олвол ийм ач тустай, ийм учиртай амтан гэд тайлбарласан байдаг юм байна. Та бол одоо бас үхэр малж исэн туршлага бол мэдээж байгаа бах тийм. Ингээд үнэхээр онцгой амт юм аа. Үнэхээр л энэ дээдлэхээс аргагүй амт юм аа гэж бодож исэн тийм бодит амьдрал дээрх туршлагаасаа хуваалцвал. Бодит амьдрал дээрх туршлага гэдэг бол одоо яг би яг монголчуудыг энэ үхрийг ингээд маллаад өсгөөд үржүүлээд ингээд явж байсан чинь Ведтэй очраад энэ Ведийн ном судрыг уншаад үзсэн чинь хамгийн нэг төрөл Бурхныг одоо хайрладаг хамгийн нэг одоо дугаар амт юм байна гэдгийг бол ойлгосон. Тэгээд Ведд бол одоо энэ түрүүн подкастуудаар яригдсан байсан дээр амьдралын дөрвөн хөвшил Варна ашрам гэсэн ойлгосон байдаг. Тэгэд энэ ойлгосон дээр болохоор хамгийн одоо дээд төвшингүүдийн одоо тэр төрөл одоо нийгмийн давхарга бол одоо энэ Эрдэнэ тэнгийн тийм лам хоргуудын давхарга байдаг. Тэгээд Бурхны одоо судар номд таринд бичснээр бол хамгийн одоо түрүүнд Бурханд хайрлагдж идэв бол үхэр байсан. Тэгээд энэ үхрийн талаар би өөрөө маллаад ингээд амьдрал дээрээ үзээд ирсэн чинь үнэхээр тийм гайхалтай юм бэ гэдэг бол яг амьдрал дээр мэдэрсэл дээ. Тэгээд судрын бичсэн ёсоор бол үхэр бол 5 ариун зүйл гаргаж идэг гэж бичээд байдаг. Тэр 5 ариун зүйл нь бол энэ орчлон дээр тэр 5 ариун зүйлтэй тэнцэх ямар ч тийм одоо өөр тийм үнцэнтэй юм байхгүй гэж бичээд байдаг байхгүй. Тэгээд тэрний нэгдүгээр нь юу юм бэ гэхээр сүүн ариун гэж байдаг. Хоёр дахь нь юу юм бэ гэхээр тарган ариун байдаг. Гурав дахь нь болохоор шар тусна ариун байдаг. Дөрөв дахь нь болохоор шээсэн, тав дахь нь болохоор одоо баас үхрийн аргал ингээд ариун байдаг. Тэгэд энэ үнэхээр тийм ариун юм уу, энэ 5 юм ариун юм уу гэдэг бол би амьдрал дээр тэр үхрүүдийг маллаад бол мэдэрсэн. Энэ дээр мэдэрсэн. Тэр намайг одоо энэ зам руу Ведийн замд орны соёлоор судлахад оролцсон багш маань анх оруулж өгсөн багш маань хэлэхдээ надаа үхэр бол
одоо хор тавдрын 3 дугаар үед орсон хүн ч үхрийн шээсийг уугаад идэг нэ гэж хэлчихсэн тэр хүн. Тэгээд тэр хүний дагуу би одоо яаж удаа юм бэ гэж асуусан чинь 24 цаг одоо хилэн дээрээ дуусч тайхгүйгээр ингээд мацаг барина. Тэгээ мацаг бариад 24 цагийнхаа өглөөнөөс нь эхлээд 100 г буцаж суусан дээр 100 г үхрийн шээс хийгээд тэгээд тэрийг тэр 200 г юм болж өгвөл ингээд уугаад ихэл нэг дор нь уучих болохгүй болоо тэг өдөртөө магтаагаад уучих гэсэн. Тэгээ би нэг яг амьдрал дээр өөрөө хэрэгжүүлж үзсэлт. Тэг ингэж уугаад хоол ундаан бол 50 ариг дарсах тэг мансууруулах юм бол хэрэгж болохгүй. Тэгээ 3 өдөр уухад дотор бүх өвчин идэрнэ. 7 хоног уухад хууч өхөвч идэрнэ гэж хүчтэй. Тэгж хэлж ирсэн надад. Тэгээ би нэг амьдрал дээр өөрөө яг хэрэгжүүлээд яг энэ дурмын дагуу мацгийг өрөөд ингээд уугаад ихэлсэн. Миний амьдрал дээр гээд нэг төрсөн хүн чинь нэг сайхан ингээд нэг царай нэг ингээд нэг шингэрдэг штэ тийм ээ. Тэгээд санаа дагаад байгаа нэг 3 4 хоног жисэн чинь тэгээд байх шиг санагдаад. За би ч бас л хитрхи итгээд чи одоо сайн гэж одоо итгээд байгаа юм байна гэдгсэн чинь манай гэрийн хүн маань эхнэр маань хэлж ирсэн. Чиний царай яг төрсөний царай шиг болсон штэ. Тэгээд нингэрсэн тийм сайн шингэрсэн биш гэж. Тэг үнэхээр энэ тэгээд би одоо өөрөө ч яг бурууч тэгж бодоогүй юм байна. Энэ бол яг амьдрал дээр хэрэгчлээ гэдэг. Тэг үнэхээр энэ дэр бол яг ер нь амьдрал дээр одоо эхний уултан дээр бол ерөөсөө тэр гэлизэн тавилж би үдчил байсан дагалгаанд бол тэрнээс хотон одоо тэр одоо доошоо бол одоо шингээ авч ирсэн. Тэгээ тэр багш маань хэлж ирсэн. Эсвэл дээшээ бөөлж, эсвэл доошоо шингээ авна. Тэгээд ингэх хэрэгсэн. Тэгээ тэр ингээд уух тусан багасаад байд юм байлээ. Тэгээд би дараад 1 жилийн дараа нэг уусан чинь тэр одоо юу яах юм одоо доошоо тэг шингээ алдах зүйл одоо цэцэг алдах тэр нь бол багасж ирсэн. Тэгэхээр тэр муу юмнуудыг бол хөөгөө гаргачдаг. За ингээ амьдрал дээр бол одоо шээс гэдгийг бол ингэж мэдэрсэн. Тий. За хүрээ аргадыг бол одоо тэртээ дэргүү та нар одоо мэдж байгаа шүү дээ тийм ээ. Японы эрдэмтэд одоо 300 гаруй төрлийн амрах дээр устгад юм байна гэдгээд ингээд ичглээ. Тийм ээ. Энэ коронавиг үед бас өвчнөө дуршсан асуудлууд байж байгаа. Монголын одоо тэр ястгалын багш хүн бас энийг дуршаад Америкт одоо байж байгаа. Ерөөсөн корона тусаагүй олон ажилчинтай билип ингээд олон ажилтнтай байж исэн хүмүүс ганц энэ хүрээ аргалаар уцаар байгаа. Нэг ч тусаагүй гарч ирсэн тохиолдлууд байж тийм ээ. За тэгээ шар бас одоо тарга сүүгөр хувь дээр бол одоо манайхан баг мэдэх баг. Энэ гурван дээр бол жоохон тийм. Аргалыг бол манайхан ер нь мэддэг л дээ. Энэ нөхрийн аргалаар авирсгаад ингээд явдаг асуудал байдаг. За энэ 5 зүйлийг чинь яг хүмүүс хэдийн мэдж байгаа ч гэсэн бас дэлгэрүүлээд яриа л да тийм. Аргал бол тэгж олон нэм бактерийг устгадаг гэдгийг Японы эрдэмтэд судалсан гэдэг тийм. За зарим хүмүүс маань ер нь аргалын утаа уугуулчаар нэг сайхан бие сэтгэл уужирдаг, тайвширдаг гэдэг тийм. Тэгэхээр бас л энэтэй холбоотой явах нь шүү дээ тийм. Тэгэлгүй яг. Тэгээд нөгөө вэд дээр ингэдэг шүү дээ. Бусад бүх амьтны ялгадас бол бохир заван, ганцхан үхрийн ялгадсал бохир заван биш. Үхрийн тэр бааз шээс бол ганцаараа цэвэр хариу юм а гэж тайлбарласан байдаг тийм. Тэр өөр аргалын тухай тийм сонирхуулахар зүйл танд байна уу? Тэгээ аргал бол сая тэр манай нэг энтхээс нэг ариун гэгээ хүн ирсэн. Тэгээ тэр хүн бол бид нэр тэр аргалын би тэр мөн чанарыг бол мэддэг байсан. Ягаад гэхээр энэ хор тавдар гэдэг тархины хор тавдар бол энэ гар утас гарснаас хойш бол Америкийн нэгдсэн улсын гарч байгаа судлаач шинжилгээ ухаанаар үзсэн бол тархины хор тавдрын 40% гар утаснаас шалтгааж байна гэж үзсэн. Гар утасны дээр ардиас одоо энэ долгио бол асар ихтэй нөлөөж байгаа. Энэ бол одоо Америк эрдэмтдийн шинжилгээгээр батлагдсан. Тэгээд энийг сая тэр ариун гэгээ хүн бол утасныхаа ард ингээд би одоо энийг ингээ хатуу болгоод нөгөө нэг чип шиг болгоод ингээд хийжээд үйлдвэрлэхүүл энэ одоо олон хүнийг одоо энэ хор тавдрын эндээс бол аврах юм байна да гэж бодож явсан чинь тэр хүн байдаг өрөөд мунтгаар нь ингээд зэвтэй уутан дотор хийцэн ингээд биднэрт харуулж ирсэн л та. Not only is cow dung antiseptic, but cow dung is anti-radioactive.
зүгээр бактери устгадаг биш нөө радиоактив гэдэг нөө юу гэдэг штэ юу гэдэг. Тийм тэгэхээр тэрийг бас тэрнээс бас хамгаалдаг гэдэг. This is cow dung. Paper that I keep on my cell phone. Аргал гинэ. Нөгөө цаасан дээр ингээ аргал төрөгцөн би энэ өөртөө ингээ хадгалж явдгаа гэдэг. It minimizes. Утасны хорыг ингээ багасгадаг гэдэг чинь. Тэгээ энэ дотор одоо тэр бол бичлэг байгаа. Ингээ подкаст энэ дундуур одоо болдог болоо тэрийг би илгээч тэрийг тавьчихаар мэдээ. Одоо ямар одоо тэрийг үзүүлж байна. Одоо яг одоо шинжлэх ухааны одоо юугээр аргаар нь ингээд одоо судлаад үтцсэн тэр радиацийн хэмжээг судлаад тэн дээр хүрээ харуулыг яагаад тахтаар тэр хүнд өгч байгаа хормор нь ямар байна гэдэг тэрийг бас тэгээд үзүүлчихвэл бас боломж байдаг бол үзүүлж ярэ тий. Зүгээр юм нингэн карт шиг юм дээр харгалыг ингээд нойтны оронд шавж ингээд хавтгай карт шиг болгоо тий. Тэгэл зүгээр утасны хард хийцэн байсан шүү дээ тий. Тэгэхэд одоо ингээд гар утасны дэлгөөнийг тэтгэх хуваар сарамжуулт юм аа. Энэ бүр нойлуулж байгаа одоо энэ бичлэг бол бүр тэр радиацийг бол бүр нойлуулж байгаа. Тэгэд энэ бол одоо бас одоо тэр хүрийн аргалын ич шидэгдэг бол тийм л байна л да. Тэгээ сүү бол тэртээ дөргөө та монголчууд бид сүүг одоо мэдж байгаа. Сүү гэдэг бол одоо ведийн сударт бол шингэн шашин гэж байдаг. Бид нар бол тэгж одоо орчин үед бол хүүхдүүдээ нэг хүмүүжүүлэх гэж тэгж хүчин сэтгэл гаргаад авах шаардлага болно бол байхгүй. Хүртээ багт бол. Тий. Сүү хэдийд одоо хүний биед одоо үр шимээ өгч одоо ингэж яад юм бэ гэхээр сарны гэрэлд өгдөг учраас бол орой унтахаас өмнө бол сүү бүлээнээр нуух хэрэгтэй. Халуун бүлээнээр. Тэгсэн тохиолдолд бол энэ ходоодонд олсорлоод энэ тархины одоо нарийн биед бол маш их хүчтэй нөлөөлж тэр хүүхдийн хүмүүжил гэдэг юм бол би одоо ямар ч одоо тийм сургууль сая сурахгүйгээр тэр бол тэр цэвэр тийм сайхан хүмүүжлэлтэй. Одоо энэ хүмүүжил ёс суртахуун гэж одоо их монголчууд ярьж шин тийм ээ. Энийг бол тэгэхэд бид нэр ерөөсөө ганцхан өхөр байж байгаа тохиолдолд ямар ч тийм хүч чармаал гарахгүй энд зөвхөн өхрөө саагаад өхрөөг хүүхдээ ингээд орой унтахаас 30 минутын өмнө өгөөд авахт бол энэ хүүхдүүд бол одоо хүүхд биш одоо том хүний ч гэсэн одоо энэ уурэг тархийг маш их тийм сайн ёс суртахуунтай болох тэр хүмүүжлэлтэй болох тал руу оруулдаг. Сүүчин бол ингээд үнэний хайраас гарч байгаа ундаа гэж үзэж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр хайрыг ер нь дамжуулж байна. Тэгэхээр тэр ухамсарыг тэр хайраар дүүргэж ин л гэж тайлбарлах гэдэг нь. Тий. Ерөөсөө бүх сүү одоо юуныхч биш. Зөвхөн өхрийгч биш. За. Одоо бус бүх амьтдын сүү гэдэг юм бол хайраас үүсдэг. Тий. Одоо энийг бол монголчууд бүгд мэднэ дээ. Одоо хүүхэд уйлаад байхад бол их хүний ингээд хөөх саамширдаг. Тэгээд хүүхэд уйлж энэ гэж одоо тэр зүүн совингоор хэлээд очиход бол яг энэ үйл бодлоод бол болж идэг. Энийг би олон удаа үзсэн. Яг энэ болдог. Тэгэхээр тэр хүүхэд яадгүй тэгэхээр анх одоо орчин дээр ингээд үүсэд яг ундаалсан юм бол анх тэр сүүн л байдаг. Тэгээд тэр сүүн бол хэдий ч энэ тэр хүүхэдтэй хайртай байна хэдий ч энэ тэгж хайраас гарч ирдэг. Одоо ит. Одоо энэ орчлонгийн ерөөсөө ганцхан эцсийн зорилго бол тэр хайр гэдэг юмыг л бид мэдэрхтэл байгаа шүү дээ ерөөсөө. Тэр хайр гэдэг. Альва нэгэн шашин бол ерөөсөө явж тэр хайр гэдэг юм дээр л байж байгаа байхгүй тагч байгаа. Тэгэхээр тэр хайраас гарч байгаа тэр сүү маань тэгээд өхрийн сүү юунд онцлог юм гэдэг асуудал байна л да. Тэгээд энэ орчин дээр болохоор өхөр гэдэг амтан бол ээж гэж үздэг. Мэддэг. 7 ээж нэг гэж үздэг. Энэ 7 ээжийг одоо ээжийн хэмжээнд өөрийнх нь төрсөн эцгээ энэ 7 зүйлийг одоо хайрлахгүй бол хүний амьдрал их шавхгүй гэж судалж бичсэн байдаг. Тэгэхээр энэ өхрийн сүү гэдэг бол яагаад ээж гэж байгаа юм бэ гэхээр энэ хүмүүн төрлөختөн үр төлөө тижээгээд илүүдл гарсан сүүгээр хүмүүнийг тижээх тийм ерөөсөн зориулттай бүтээгдсэн бурхнаас тэгж ирсэн амьд гэж ведийн сударт байж байгаа. бичсэн байдаг тий. Тэгэхээр тэр нөгөө ведийн сударт бичсэн тэр ээж гэдэг утгаараа юу гэхээр би энийг бас амьдрал дээр үзлээ. Бас амьдрал дээр үзлээ. Яаж үзсэн бэ гэдгсэн чинь сударт юу гэхээр бус тантны одоо сүүг ууж байгаа бол та нар төлөөс нь булааж ууж байгаа гэж үзье. За. Ганцхан өхрийн сүү бол ямар ч асуудалгүй тэр бол туглаа одоо илүү гарсан сүүгээрээ өгч байгаа. Тэр бол та нарт тэгж санаа зовох хэрэг байхгүй гэж хэлсэн байдаг.
Сүүгийн саасан ч гэсэн тэр тугал эсэмэнд эрүүл сарвал байж байдаг тийм. Тэгээ бид оронтод явж исэн чинь оронтын ард түмэн чинь тэр одоо баян донд ямар бүрээдүүд ямар ч сайхан тэр одоо өхрийнхээ түүхийдээ ашигладаг. Тэгээд тэд нар чинь ерөөс өөрийнхөө хэмжээнд ингээд ашиглаад тэр зарах тийм нэг сонирхол бизнесийн чиглэлээр байдгүй. Тэгээд өөрийнхөө хэмжээнд чинь олон өхрөөс ч ерөөсөө нэг өхөр л байхад нэг 5 6 ам бүлтэй айлыг бол хангалттай тийжээчдэг. Нэг өхөр л байхад болоо. Тэгэхэд тэр чинь хэдэн өхрөө хэдэн 100 муугар байж байгаа өхрүүдээ чинь одоо тэрийг тийжээж авч чадахгүй учраас шууд сааж чадахгүй тууланд нөгөөд байна. Эхлээр нь явуулж шүү дээ. Эхлээр нь явуулаад. Тэгээ эхлээр нь явуулсан чинь дандаа ингээд чагаан чацгаалдаад байна. Туулнууд нь. Тэгэхээр тийч нэг илүүдэд байгаа байхгүй нөгөөдг нь авахгүй учраас тэгээ сүүн ихтэй тэгээ цагаан чацгаалдаад яваад би андуулаар харлаа. Тэгэхээр энэ бол бид нэр тэр өхрийн сүү гэдэг бол цаанаас аим зориулттай ерөөсөө яг байдсан бэ. Энийг бол бид нэр тэр дуулаас нь булааж аваагүй юм биш үү? Саажил байхгүй болохгүй юм биш үү гэдэг ингээд амьдрал дээр сүүн дээр үзлээ бас. Тэгэхээр ууг нь бас шүүмжилдэг шүү дээ. Бид нэр ингээд тоглолны сүүг нь булааж авч ууж байна. Энэ бол буруу гэж үздэг тийм. Гэтэл бодит амьдрал дээр болон үеийн судар дээр булааж авсан юм бишээ. Үнэ маань өөрийн тоглолныхаа хэрэгцээнээс илүү сүүг гаргадаг. Тэгээд тэр нь хүн төрөлхтөн зориулагдсан байдгиймаа гэж үеийн судар дээр бичсэн байдгиймаа гэж та сайн тайлбарлажээ тийм. За нөгөө 5 хайрын зүйлийн одоо тарг гэдэг юм байна тийм ээ. Хоёр төжилсэн. Тэгээ тарг болохоор хүний бие дотоод бие эргэтэнд байж байгаа бактерийн тэнцвэрийг хангаж идэг гэдэг. Цаанаас. Тий. Илүүдж байгаа бактерийг нь устгадаг, дутагдж байгаа бактерийг нөхөж өгдөг юм хичээдэг. Тарг бол. Энэ чанарыг ведийн судар бичснээр юу гэхээр хэрвээ тарганд чихэр холчих юм бол эсэн чихэр юм уу юм холчих юм бол энэ чанар алга болчдөг. Тэгэхээр заавалчгүй эсэн чихэр холихгүйгээр тэгээд уух юм бол одоо энэ асуудал байхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо ч ингээд хеликобактер ихсчлэн энэ гэл ингээд бүх асуудлууд байна шүү дээ. Одоо бактериуд ихсчлээ, тэр ихсчлээ тэр гэл. Тэгэхээр хэрвээ бид нэр одоо ингээд энэ хүрийн таргыг яг чихэр хийхгүйгээр ингээд бүрөөл ууж байгаа тохиолдолд бол бид нэр тийм хеликобактер асуудал байхгүй. Тий. За 3 дахь нь болохоор тэр нөгөө одоо чинь миний ярьж байгаа бол хамгийн сүүлэг болчих гээд байна тийм ээ. Тий. Шард бас. За шард усыг бол монголчууд мэддэг баг. Энэ нь болохоор ходоодны галыг дэмжиж идэг. Ерөөс. Хүн хэдий ч нэ ходоодны гал сайтай байна, хэдий ч нэ хоол боловсруулах систем сайжилж байгаа гэсэн үг. Тэгээ өглөө бол ерөөсөө эд бол нэг доо нэг хонсой талианчны ч юм уу нэг хүний шард ус хүлэгчгээд байхад бол үндсэндээ юу яадаг. Тэр хоол боловсруулах гэсэн дээр асуудал гарахгүй. За. Тий. Нөгөө чанараараа энэ шард усаар одоо зуул барих юм уу ингээд гэрэл гаргаж байгаа тохиол тэр орчныг бол нарийн төвшөнд маш их хариуцдаг юм чанартай. Тэгэд энэ 5 зүйлийг өхрөөс гарч байгаа энэ 5 зүйлийг бол энэ орчлон дээр нөхөж тэрүүнтэй тэнцэх тийм үндсэнтэй нэгийнхэн зүйл байхгүй гэж судалт байдаг. Тэгээ тийм учраас одоо ведд одоо шүтээд байгаа, энэ төвчүүд шүтээд байгаагийн гол утга учир энэ. Харин би сая хэллээ монголчуудыг бол өхөр монголчууд гэж жоохон тэнэг гэж ойлгоод байдаг гэдэг чинь биш. Харин хамгийн ухаантай гэж ведийн одоо үүднээс авч ирэх юм бол тийм одоо ингэж хэлж байгаа сайн талаар хэлж байгаа асуудал шүү энэ бол. За тэгэхээр чинь үнэнээс гардаг 5 юм. За сүүн гэсэн чинь маш их шимт хижээлтэй хүнийг хүн баг өөр хоолунд идэггүйгээр энэ сүү тараг шар тусаа хэрэглээд амьдраад тахад баг нэг шимт хижээлийн дутагдaltaд орохооргүй юм шүү таны ярьж байгаагаар. Оо орох юм байхгүй. Яг Монголд бол арай өөрөд баг. Халуун оронд бол баг дан үнэний сүгээр хоолдог тийм хүмүүс гэж бас байдаг тий. Оо байлгүй бай. Тий. Тэгэхээр чи ингээд хүний биеийг бүрэн тэтгэх чадaltaй зүйл гэдэг нь бол бас батлагдчих шүү дээ. Тэгээд ингээд сүү тараг шар тос гэхэд ингээд үнэнээс гарч байгаа ингээд ганц зөвхөн ингээд сүгээр нь хийж байгаа энэ юмнууд нь л ийм олон ач тостай тийм. Тэгээ бүгдээр өөр ингэсэн онцлогтой. Сүүнийг ач тостай, тараг нь нэг ач тостай, өрөм зөөхийн нэг өөртэй, шар тос нь нэг өөр тийм. Тэгэнгүүтээ ингээ баас шээс нүртэл ашиг тостай ийм амьтаа хорвоо дэлхий дээр өөр хаана байх вэ гэж ведний судруудад хэлдэг байх нэ. Хийж байгаа тийм. Тэгээ түрүү одоо хэлсэн штэ хөтлөгч маань тэр нөгөө ведэд ütснээр бол бүх амьтны баас бахар ганц өхрийн бас ариун гэж.
бас юу гэхээр бүх амьтны яс бол бохор За. зөвхөн дунгийн яс ариун гэж байдаг байхгүй юу. За. Одоо сүмэд дун үл ээж. Одоо бидний энэ ус сэвшүүлэх энэ төр гэж асуудал байгаад байд тийм ээ. Зөвхөн дунгаар ингээд дундаа хийгээл ингээд дунгаас урсгаад авчиж байгаа ус бол тэгэл нарийн төвшин бүгд сэвшиж. Тэр ямар ч асуудал байна. Бид оршиж үзээрээ таад. Тэгээд үзээр энийг тэгээд үзээр. Тэр судалт болдгийг чичсэн байдаг. Өхрийн шээсийг турших нь байна тий. Аргалыг турших нь байна. Дунг турших нь байна. Таны хэлж байгаа юм ингээд туршаад шинжлэх ухааны туршилтанд оруулаад их л олон нээлт гарч ирэх юм шүү дээ тий. Одоо бол туршаад үзээд ингээд ихнээсээ тэр юуд гарчлаа л да. Өхрийн шээс бол ер нь зүгээр дан өхрийн шээсийг хэдэн сар уусан байлаа гэдэг нь би одоо мартчихад байна. Тэгэх юм бол шууд гэгэрнэ гэж хүчээд байдаг шүү дээ. Тийм үү яа. Хэдэн сар уучих юм бол асралтгүй 6 сар гэдэг үл 6 жилч гэдэг үл нэг тийм байж идэг. Гэгэрэг чинь тэгвэл бас амархан юм шүү. Тийм механикаар суулж байгаа үстэй. Механикаар хүүхдээ өөрсдөө гэгэрчиж болж механикаар хүүхдээ зөв уучлж болж байгаа үстэй. Тийм байгаа үстэй. Сүүг нэг. Орой болгон сүүг байдаг тийм. Тэр ингэсэн штэ. Сүүг ер нь сарны гэрэл буюу орой шөнө уухад илүү сайн шингэдэг юм аа. Гэсэн штэ тий. Тэгээд нөгөө одоо манай веганчууд их яриад байдгийн энэ шинжлэх ухаанаар сүү ингээд ер нь баг хүний бие зориулагдсан зүйл биш юм байна. Сүү чинь баг ингээд ашигт шимтэй биш юм байна гэдэг юм уу тий. Тийм шинжлэх ухааны судалгаа байдаг. Гэ нэг тиймэрхүү юмнууд бас яригддаг штэ. Би тэрийг нөгөө ингэж ойлгоод байгаа хгүй. Тэд нар нөгөө нэг шинжлэх ухааны туршилтаа хийхдээ өдөр уулгаад байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр нөгөө нэг ашиг шим нь гарахгүй яг ведид заасны дагуу яг сар гарсны дараа орой угаад ах юм бол шал үүр гэдэг юм байна. Тэгээд судалж үзээг болохоор тийм үр дүн гараад байгаа юм байна гэж ойлгоод байгаа шүү. Тий. Вед чинь ерөөсөө нэг асуудал байгаа шүү дээ. Юмыг чи их цаг унтаж болохгүй. Бас бага цаг унтаж байхгүй. Нэг тийм алтан дундч байх хэрэгтэй гэсэн ойлголт байгаа гэдэг шүү дээ, тийм ээ. Тэр үн шиг тэр чинь тодорхой цаг хугацаатай. Та хэдийд хэрэглэх үү, хэдийн хэмжээтэй хэрэглэх үү гэдэг асуудал байгаа байхгүй юу. Тэгээд хүүтнэр уух юм бол хор болно гэж хэлж байдаг шүү дээ. Сүүг. Хүүтнэр уух юм бол хор. Тэгэхээр веганчуудын одоо яриад байгаа тэр асуудлууд бол тэгж хэрэглээд байгаа учраас тэр сөрөг үрдгээр гарна шүү дээ. Өдөр нарны гэрэлд хэрэглээд байгаа сөрөг үрдгээр. Нарны гэрэлд бол юу уух хэрэгтэй гэхээр тарг уух хэрэгтэй байхгүй. Тэгээ монголчууд бол үндсэндээ бас энэ жоох эсрэг явагдаад байдаг байхгүй. Ороо унтах чагаан тарг ууй гэдэг тэр бол үйлчлэхгүй. Сарны гэрэлд бол биш. Нарны гэрэлд бол тарг үйлчлэх гэсэн. Өдөр таргийг ууж иж тэр бактериудыг одоо нөхөж устгах асуудал шийдэг. Шүүн ороо унтахаас өмнө 30 минутын бол уух хэрэгтэй. Халуун шүү. Халуун. Хүйдээ бол бас хор болчих шүү энэ чинь. Тэгэхээр тийм асуудлуудыг мэдэхгүй учраас нөгөө ведийн мэдлэг байхгүй. Тэр мэдлэгээ бол бас хэрэглэх дээр шин сөрөг үрдэг гаргахад бидний бас билж байгаа буруу биш л дээ. Өөрсдөө тэр сүүний тухай одоо тэр мэдлэгүүд байхгүй байгаа байхгүй юу. Ведийн судалт бичсний дагуу судлаагүй. За тэгэхээр яг сая бол яг тодорхой хэлсэн шүү дээ. Ведийн судалт бичснээр бол сүг өдөр биш орой уух хэрэгтэй. Уухдаа халааж уух хэрэгтэй юм байна. Ингэх юм бол бүх ашиг шим гарах юм байна. Таргийг бол өдөр уух хэрэгтэй юм байна. Тэгсэн чинь нөгөө нэг явган ярианууд яваад шүү дээ. Насаараа л одоо орой унтахтаа тарг уулаа зүгээр л байна гэдэг. Тэрэн дээр та юу гэж хэлэх вэ? Зүгээр байгаагаа яаж мэдж байгаа гэдгийг л асууя тэр өөсөөс тийм ээ. Зүгдэл байсан байж таараа тэр бол. Ягаад гэвэл тэр тарг уугаад хүний нас за 80 хүрэх байсан бол 70 урчгээд би зүгээр байна гэж дахиад 10 жил хасагдсан байж магадгүй шүү дээ. Тэрийг одоо мэдэхгүй шүү дээ. Тэр бол байх ёстой асуудал. Заавалчгүй өдөр ууж иж тэр үйлчлэл явагдана. Бас буруугаар нөлөөлөгдөх асуудал байна. Аюурведд бол яг ингэж л заасан байна. Яг ингэж л заасан байна. Яг. Тэгээд нөгөө сая ингэж байгаа шүү дээ. Сүүг бол ер нь орой уух хэвээр. Тэгээд аюурведд тэгж бичсэн байдгаа гэж шүү дээ. Тэгсэн чинь нөгөө монголчууд ч нь болохоор өдөрт сүдэ цагаа хийгээл уугаад байгаа шүү дээ. Тэгээ бас нөгөө насаараа уучлаа зүгээр юм гэдэг юм чинь бас гарч ирээд байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр би бол яг өөрийнхөө хувийн бодлоор нөгөө монголчууд бүр ингээд хэдэн зуун мянган жилийн турш уусаар байгаа нөгөө генд нь нөгөө дасал болсон юм болов гэж ойлгоод байгаа шүү дээ. Тий. Яг судалт бол нэг юм өстой хож болохгүй гэж хэлээд байт. За. Сүм ах хоёрыг. За. Тэр бол хэвээр арайтай шүү гэж байт. Тэгээд энэ хүмүүс яриад байдаг нөгөө баяжтай цай гэдэг бол өстой хор байдгийг шиг гэдэг бас хүмүүс яриад байд юм лээ. Тэр үнэн байж бас магадгүй гэж боддог байхгүй юу. Шинжлэх ухаанаар ч гэсэн бас. Тий. Тэгтээс нөгөө төмөр кайлц хоёр жоо хоорондоо. Тий. Тэгээд вед бол ерөөсө хотлоо авчдаггүй л дээ. Вед хотлоо авчдаггүй учраас тэр
өдөр ууж байгаа сүү болоод өдөр ууж байгаа сүү болоод сөргөнөлөө үзүүлэх хэрэгтэй. Яач. Тэгэхээр сүг бүлээнээр нь халааж явах хэрэгтэй юм байна. Тэгээ та түрүү нөгөө шингэн шашин гэж нэрлэдэг хүүхдийг зөв хүмүүжлээ болгодог гэсэн шүү дээ. Тэгэхээр зөвхөн ингээд нөгөө тэр кальц гэдэг юм уу бие махбодын ашиг шим өхөөс гадна ухаанд, оюунд, нарийн төвшөндөө бас нөлөөтэй гэхийг чинь одоо сүг гэдэг зүйл ингээд бие махбодын ашиг тустай байх нь, оюун ухаанд ашиг тустай байх нь. Тэгэхээр нөгөө шингэн шашин гэдэг чинь юу гэсэн үг юм? Хүнийг одоо зөв хүн болгоно гэсэн үг юм. Яг үнэ тэгш шүү дээ. Одоо хүн чинь шашин гэдэг юм руу яагаад ороод байгаа юм гэхээр үндсэндээ зөвл тал руугаа эерэг тийм одоо хүчийг авах гэж тийш орж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр утгаараа бол тэр эерэг хүчийг бол тэндээс бол олж авдаг. Энэ бол ерөөсөн гарцаагүй үнэ. Би өөрийнхөө тодорхой хэмжээний амьдрал дээр үтсэн юмнууд ярьчлаа. Тэгээд яригдаагүй үйлс зөндөө ингээд асуугаад яг сэдвүүд аваад яах юм бол байх л да. Тийм ээ. Тий. За яригдаагүй үйлсэн санаанд орж байгаа зүйл юм уу? Миний асуулт бол одоо тоолгоонд орж ирэхгүй л. Өхөр бол ер нь тэгээ гайхамшигтай амтан гэдгийг би яагаад мэдэрсэн гэхээр одоо ингээд тугал мугал байгаа нь бол хараагаал ингээд пижигнэл онол ерөөсөө тэгэл тэнгэр мухардаг. Тэгээд их ч юм бол ерөөсөө урьдчилаад цаг агаар юм хэлчихэж штэ бид нэрт малчин хүн гэдэг бол тэрийг ингээд мэдэрчдэг. Одоо ингээд модгож шүү. Одоо хашаа ороогоо болдохгүй болохгүй. Нин чи малыгаа хол бичээхгүй болохгүй. Одоо ингээд тэндээс мэдрээд ингээд түнд нөхч штэ. Энэ альва энэ амтд чинь бол ийм мэдрэмжтэй мөртлөө. Миний нэг нөхөр надад хэлж ирсэн л да. Нөхөр чи ерөөсөө толгойд цагтаа байдаг амт штэ гэж. Тийм яг орой болохоор мэдэрдэг. Тэгээд би энийг өөрийнхөө одоо малж исэн өхөр дээрээс яаж битсэн гэхээр бид нэр 2 цагт өхөртэй яг ногооны хайлсан гэдэг байхгүй юу? Ногооны хайлсан. Тэгэл яг 2 цаг болоод ерөөсөө мөр. Ерөөсөө яг 2 цаг болоод ногооны хайлсаа өхгүй болоод тэгэл нэгэл мөрдөг. Тэгсэн чинь тэр дандаг хүн яасан гэсэн чинь 2 3 өдөр дурч үтсэн гинэ. Ингээд урандаад харж исэн чинь 5 цаг гээл бүгд ярс гээл эргэж ийн гинэ. Гэрлүүга ерөөсөө. За энэ 5 цаг дараагийн өдөр дууссан чи яг л 5 цагтаа гэрлүүга эргэж ийн гинэ. Тэгээ 3 өдрийн гэсэн чи би одоо 3 өдөр дурч үзлээ. Энэ бол яалч аргагүй ястай толгойдоо цагтаа амт биш үү гэж хэлж ирсэн. Хүнээс илүү. Тийм. Хүн бол цаг харахгүйгээр тэгээ цагийн баримжааг яаж чадахгүй шүү дээ. Мэдрэхгүй шүү дээ. Тийм. Одоо эсвэл за гэр мөрт нөгөө нарны гэрэл мэрлэл харна ухаас шүү дээ. Тэрнээс тэр одоо мэдрэж байхгүй хаа. Тэгэхээр тэр 64 хэмжээсийг мэдэрдэг гэдэг нь бол одоо ойлгомжтой болчихж байгаа байхгүй. Ганцхан амтан боогсон 8 сая 400 мянган төгрөг дотроос. Ерөөсөө. Энд чинь бурханд хүн төрлөختөнг ингэж одоо тэжээж одоо энийг ингэж өгөх зорилттой цаанаасаа урилгаар ирсэн амтан байхгүй манай навчлан дээр. Сударч зал тэгэж үтсэн байдаг шүү дээ. Хүн төрлөختний тэжээнд итгэх юм таа. Тий. Энэ бол одоо нарийн төвшөндөө житэл одоо бид нэр зөвхөр бүгд одоо манай нэг хүн битсэн байсан л да. Одоо энэ дэлхий дээр бичигдсэн ба шүү дээ. Дэлхий дээр тэр Куб гэдэг орн байгаа шүү дээ, тийм үү? За. Куб гэдэг орны тэр ерөнхийлөгч нь социалист орн дотор Америкийн тэнд одоо ч хүртэл байж штэ социалист юмгаар ингээд бүх хил дагуулаад одоо Америкийн тэнд ард ус байж штэ. Америк бол одоо тэрийг ингээд базаад устгахчд бол асуудал байхгүй л орн байгаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэр Фидель Кастро гэдэг тэр ерөнхийлөгч бол 95 хүрлөө тэгж одоо бурхан болсон хүн. Нас орсон хүн. Тэгээд тэр яасан гэхээр Кубд өхөр алах 20-т байсан. 20 жилийн билүү 20 жилийн ялтай байсан гэдэг. Тэгж яригддаг. Тэгээд тэр хүнд Америкийн нэгдсэн улс бол 365 удаа одоо алах халдлага хийсэн. Тэгээд тэр хүнийг үү? Тэгэхээр энэ бурхны нөгөө хамгийн хайртай тэр амтан гэдэг учраас тэрийг хайрлаж байгаа учраас цаанаас тэр бурхны хамгаалтанд авагдсан байсан. Энэ бол одоо дэлхийн түүхэнд байж л биш. Тийм там судлаад үз тийм. Тэгэхээр өхрийг хамгаалвал хүн бурхны хамгаалтанд ордог гэсэн үг үү? Тэгсэн үг. Тий. Сударт болохоор ерөөсөө улс орон одоо эдийн засгаар хүчрхэг байхыг одоо хүмүүс чи эдийн засаг ярьдаг болсон байна шүү дээ тийм ээ яаж баян болох вэ яах вэ эдийн засгаар хүчрхэг байхыг нэг үндэслэл бий гэж байдаг байхгүй юу за тэр нэг үндэс нь юу юм бэ гэхээр хур ороод хэдий чинээ сайн орж ийн тэнд бол эдийн засаг хүчрхэг үр тариа хүчрхэг болдоо тэгээд үр тариа хүчрхэг болоод эдийн засгаар хүчрхэг гэдэг юм аа л гэж үздэг тэгээд хур ороо хаана орд юм бэ гэд хэн оруулд юм бэ гэхээр манай орчлонгийн энэ одоо удирдлагын бүтцэд байж одоо манай ерөнхий сайдыг хийж байдаг. Хормос тэнгэр, Индра сахиусан тэнгэр бол мэдж оруулдаг. Индра сахиусан тэнгэр хаана хормороо оруулахыг мэддэг тэр. Тэгэхээр тэрийг хаана Индра сахиусан тэнгэр оруулд юм бэ гэхээр өхрийг яг зөв гормынхын дагуу өсгөж хамгаалж байгаа тэр газар л ордог.
Тэгэхээр бид нэр ерөөсөө Монгол улс болол ч юм уу одоо энэ дэлхийчүүдийн эдийн засгаар хүчрэх байгаад байх гэдэг хүрээд хамгаалчих юм бол бүх эдийн засгийн бүх асуудлыг шийдэг. Тэрийг ёс журмын дагуу уучих юм бол бүгд элит хүүхдүүд гарч ирнэ. Элит хүүхдүүд гарч ирээд бүгд тэр сайхан нөгөө өвчнгүү, зовлонгүү, цэрэггүй, цагдаагүй нийгмийг байгуулж исэн гэдэг шиг яг тийм бай. Тийм ээ. Тэр чинь одоо бид нэр Араама бурхны үед 2 сая гаруй жилийн өмнө тийм байсан. Одоо бид нэр ойрын яриад байгаа бол Чингис хааны үед нэг тийм байсан гэж яриад байдаг шүү дээ. 13 базуун. Тэгэхээр тэгэл асуудал байхгүй. Хүүхдээ ерөөсөө сайн хүн болгоё. Бусдыг хэрэг нэг үлсдэг. Тийм хүн болгоё гэж бодож байгаа бол арай олгон сүү халааж унтахын өмнө өгчөөд байх хэрэгтэй. Эдийн засгаар хүчрэхэг баян бай одоо гэр бүлэл улс орон айн сум орон нутаг одоо сайхан хүчрэх бай гэдэг юм бол сайхан өхрийг хайлаад хамгаалаад байх хэрэгтэй. Төрийн одоо хаадууд бол 5 зүйлийг хамгааснараа тэр төр төвшин явна. Тэр ард түмэн амгалан явна гэж үчээд байдаг байхгүй. За ямар 5 зүйл вэ? Энэ 5 зүйл дотор одоо энэ нөгөө өхөр байж байгаа. За. Дээрээс нь тэр эрдэмтэн гэгэнтэн одоо эрдэмтэн тийм сэхэтний давхарга хамгаалах хэрэгтэй. Номын хүмүүс хамгаалах хэрэгтэй. Хөгшчүүдийг хамгаалах хэрэгтэй. Настайчүүдийг хамгаалах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг хамгаалах хэрэгтэй. Хүүхдүүдийг хамгаалах хэрэгтэй. Энэ 5 зүйл төрийн хамгаалтанд байх хэрэгтэй. Энэ 5 зүйл төрийн хамгаалтанд байлдах бол тэр төр төвш хамгаалан ард түмэнд энэ хамгаалал явах хэрэгтэй. Тэгэхээр тэрний хамгийн чухал асуудал юм байна. Түгээдийн судар дээр ч юм бичээгүй юм гэж алхаа тий. Төр засаг ийм 5 юм хамгаалах хэрэгтэй л гин тий. Ерөөсөө уйшчилж чадах юм бол энд одоо байхгүй мэдлэг гэж байхгүй шүү дээ. Тэгээ байхгүй мэдлэг нь байхгүй дан гол нь юу гэхээр дандаа үнэн. Бүгд үнэн батлах шаардлага байхгүй. Шууд хэрэгжүүлэх тийм л идэв байхгүй эдийн судар чинь. Тэр судрын дагуу бид нэр энэ дорны соёлтой ард түмгүүд бол явж ирсэн яг эдийн судрын дагуу. Одоо л алдагчаар барууны соёл гэдэг. Одоо дэлхийн хамтлах чинь нөгөө барууны соёлоо өгөөсгээд ингээд эргээд дорны соёл руугаа орж ирээд энэ чинь одоо энэ яг өхөр хамаалт энэ төр одоо сүүлийн үеийн би ингээд Монголд байж байгаа заруудыг хараад ингээд харахад өхөр авъя гэсэн хүмүүс л гүм их болчих. Одоо доор нь тэдгээл одоо зарим нь одоо эсвэл авъя гэсэн зардал их. Тэгэхээр одоо энэ сайн цаг ирээд ингээд энэ одоо ингээд хамгаалах төвшин дээрээ ингээд явах нь байна л да. Яг малж гин гэдэг чинь бас яг хамгаалж гин гэсэн үг. Болж гин үү? Хамгаалж гин гэсэн үг мөн үү биш үү? Та тэр тал дээр ямар бодолтой байна вэ? Хамгаална гэдэг чинь ерөөсөө хайраар өсгөөд амийн таслахгүй яг байгалийн жамаар нь өгөх хэрэгтэй. Сударт одоо энэ бид нар чи эрлэг номоо хаан гэдэг дээр очиод энэ бие орхиод нас барсныхаа дараа чи шийтгүүлэх ёстой. Тэгээ шийтгүүлэхдээ нэг өхөр алсан бол өөрийнх нь төрсэн ээжийг алсантай адилхан тийм одоо шийтгэлийг авдаг. Тийм эрлэг номоо өгдөг. Нэгт. Хоёр тэр алдсан махын нэдсэн тэр алсан өхрийнхаа өсний тоогоор өхөр болж алуулдаг. Өхөр болж алуулдаг. Тийм яа шийтгэлийг авсан. Өхөр дээр ч одоо айгүй тэр одоо хүнд тийм шийтгэл хамгийн баш хүнд шийтгэл энэ бол. Тэгээ одоо Монгол уламжлалт чинь өвлөлийг одоо нэг өхрээр давж штэ яах вэ? Энэ л асуудал. Энийг л одоо болиулах хэрэгтэй. Бид нэр болжгол юм бол эн чинь уулна тэрийг эдсэйдэгөө өчнөл одоо боломж байна штэ тийм ээ. 90 тэртээ тэргүй хүн ямар мах идэх тийм зам ёсны биш юм чинь. Тийм. Бид нэр л одоо уналтанд орчхол ингэж идээд байгаа болохоос биш цаанаасаа бол ерөөсөө нөгөө үр тариа цагаатайгаар суу цагаатайгаар л одоо байх хэвэл тийм л юм тийм. Бид нэр л бурхны төрчил дөрмөж өчөөд л ингээл тэр иддэг антингуудын ямиг л идээд биш үү. Тэр иддэг антингууд чинь байглаасаа одоо өөрийнх нь 12 нуглаа гэж мах иддэг антингуудын бол өөрөөсөө 6 дахин урт байх хэвээр. Сүүнд ижилтэн болоод хүн эдгэрэх бол 12 дахин урт байх хэвээр. Тэгээд тэд нар чинь соёотой байх хэвээр, сарвуутай байх хэвээр байхад хасдаг. Тэгээд хүнд бол тийм юм байх цаанаасаа. Бүх юмнуудын чинь шинжлэх ухаанаас судлаад эргээд эн чинь ямар асуудал үүсэж байна. Энэ мах гэдэг юмнаас идээд энэ цагаан болт энэ хоёрын ямар ялгаа байна гэдгийг одоо мэдчихэж шít. Магадгүй монголчууд одоо хорт авдрын элэг болоод ингээл хотоод өшөөч нь одоо умаа үзэний хорт авдар ороод дэлхийн нэлийн дээгүүр ихний тавтал яваад ах шиг шүү дээ тийм ээ. Тийм бол энэ хөр алж идэж байгаатай бол маш их холбоотой байна. Тэгэд энэ сударч ирсэн сүүлийн энэ ариун гэгийн хүмүүсүүд яснаар бол
энэ хөр алж идэж энэ мах идэж байгаа энэ тохиолдолд бол дайн бол хязгаарт дуусгах гэж үздэг. Тийм болохоор одоо дайн гараад дэлхийд даяар янз бүрийн дайн гараад байна тийм. Энэ бол хязгаарт дуусгах. Тэгэхээр яг үсэг юм хүн төрлөختөн тэр чигээрээ цагаан хоолтон болж иж дайн дэжингүй амьдрна гэсэн үг юм. Тэгсүг. Яг тэгсүг. Тэгэхээр бид нар одоо энэ дайныг гаргаад байгаа удирдагчдыг бас буруутгаад яг шаардлагагүй юм чинь бидний өөрсдийн лүүлийн өөр гэсэн үг болж таарах нь шүү дээ тий. Тэгсүг. Тийм. Үйл өөрийнхөө дагуу л явж байгаа. Юу та чинь цагаан хоолтон болоод хэдэн жил болж байгаа лээ? Би ч одоо 98 он гэдэг чинь 28 жил болсон шүү. 28 жил мах идээгүй цагаан хоолтноор амьдэрсэн хүн одоо ингээд уургийн дутагдлалд ороогүй ямар нэгэн өвчин эмгэггүй ингээд сайхан амьдарч байна. Нөгөө монголчууд ч нурдаас нөгөө цагаан хоолтон гэхээр нэг сул биетэй тэ нэг тиймэрхүү ойлголттой байдаг шүү дээ. Монгол хүн махаа идчихэж өвлийг давна. Монгол хүн мах идэхгүй бол болохгүй. Эрс ширүүн уур амьсгалтай гэх мэтлэн нэг тиймэрхүү яриа яваад байдаг. 20 хэдэн жил 10 хэдэн жил цагаан хоол идж байгаа зүгээр ив ирүүл саврал хүмүүс Монгол зөндөө байна хүмүүс минь. Тийм ба шүү дээ. Одоо тэгээд нөгөө мах идэхгүй яаж амьдэрдэг Монгол хүн гэдэг бол Монгол хүн биш юм болов би. Тэгэхээр яах нь нөгөө түрүүний хэлсэн сүү цагаан идэгээ шар тосоо их ахиухан хэрэгэлсэн байх нь шүү дээ тий. Тэгсэн байх хэрэгтэй. Тэгээд ерэн зүгээр ерөөсөн цагаан хоолтой хүн болоод амьтцууд хамгийн хүчтэй нэг шүү дээ. Тийм нөгөө зан хаан байж. Одоо ингээд тимээгээл монголчууд хамгийн мэддэг тимээ хүчтэй шүү дээ. Одоо ямар ч юунууд бол тимээний хэмжээний тэр хүч чадлыг гаргаж чадахгүй шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр тийм байдаг нэгт. Одоо хоёрт энэ амжилт дэлхий дээр амжилт гаргаж байгаа тамирчид татвар цагаан хоолтой тамирчид зөндөө бай. Амжилт гаргаж байгаа. Яагаад гэхээр энэ холын зайны бүлтмөлтөр бол эдгээр маш их нөлөөлж байна. Цагаан хоол гэдэг юу гэхээр байнгын нэг кондишн бариад ингэж яваад байдаг. Махаа хоол идж байгаа хүмүүс төрхөн зургийг үндсэндээ допинг шиг хэрэглээд тэгэл одоо бармаар одоо арслан бол нэг 2 3 хүчтэй харьяагаал тэгэл байхгүй болж байгаа. Тэгэхэд бол заамаа энэ бол тэмээн бол тэр чигээр тэгээд гүргээл тэр чигээр л яг нэг дээр явдаг. Энэ бол тамирчид ч гэсэн одоо энэ дээр цагаан хоолтой тамирчид юм байна. Тэгэхээр харин хүчтэй байх хэрэгтэй байхгүй. Энэ бол цагаан хоолтой юм. Яг махан биений төвшөнд бол яг бид нар чинь махан бие хөгжүүлэхэд бол тэр асуудал бол байгаа. Маханд бол одоо бас уурга тарих хүчтэй. Тэгээд тэр нь бол тийм хурдан хугацааны биш төрхөн зур тэр хүч ашиглагдаад тэгээд байхгүй болдог юм асуудал. Яг одоо ингээд Монголд цагаан хоол дэлгэрээ зөндөө олон жил болж байгаа мөртлөөс л одоо хүртэл ингээд хөөх Монголд цагаан хоол идээд амьдарч болдгийм үү? Тэр хүмүүс ч одоо тэгвэл нэг сул биетэй сул байсан хүмүүс байгаа даа ч гэдэг юм уу? Тэгж боддог хүмүүс зөндөө л байдаг хэвээрэл юм билээ. Одоо миний өөрийн бодол дээр бол би цагаан хоол идээд бүр одоо тийм ирүүл болсон байхгүй. Миний амьдрал дээр. Тийм үү? Тэгсэн. Цагаан хоолтон болохоос өмнө цагаан хоолтон болохоос өмнө миний ингээд нүүр ингээд зүгээр ингээд нийл батгах гэсэн. Ингээд зүгээр ингээд барзаас одоо гэл зүгээр өстэй батг ингээд тавьчихсан одоо. Тэгэл би гараал зүгээр болцсон шүү дээ. Хэдэн жилийн дотор зүгээр. Энэ 2 жил болсон баг. Тийм үү? Тэгэл зүгээр болцсон. Тэгэл ямар ч тийм одоо батг гараагүй. Тэгээд нөгөө бас ингэж ойлгоод идэв. Яг хөө ингээд цагаан хоол идэх хүмүүс яг хөө ингээд нэг тийм офисын ажил хийдэг ч юм уу те. Нэг тийм гадаа хатуу ширүүнд явдаггүй. Тийм болохоор ингээд нэг асуудалгүй байгаа байх. Тэрнээс яг ингээд өвлийн хүүтэнд хатуу ширүүнд ажилладаг хүмүүс бол хаал идэхгүй болохгүй гэж бас зарим нь ойлгодог байхгүй. Тэгтэл би одоо ингээд таны амьдралыг хараад байхад та биш одоо том дэрний жолооч бас ачаалттай л ажилладаг хүн л тийм. Тий ачаалттай ажиллаад ингээд олон жил хийж байна. Тэг би энэ нэг одоо богоонд нэг ачаа ачих гээд өөр дээр туршиж үзлээ. Тэг гөрөөшүүд олддог. Тэг гөрөөшүүд олдохгүйсэн чинь өөр хүмүүс шах үнтэй ачаалцсан тэрийг ачаад байгаад би тэр үед мацаг барьж байсан. 32 градустай 100 байсан. Мацаг барьна гэдэг нь юу гэхээр хил дээр би тусалж ус тавиагүй. Тэгээд би нэг богоо ачуулахад 2 цагт жоохон гарамтай л ачдаг байсан гөрөөшгөөд. 4 5 тэгээд би одоо богоон тавьчихсан цаг явагдаад байгаа. Гэмэд нөгөөдөлдөө жоохон уур хүрээд. Хүүтэйгээ 15 6 хүртэл байсан бол манай хүү. Тэгээд хоёулаа богооныг ачсан.
5 цаг атсан. За. 5 цаг ачихад би ерөөс нь нэгч тэд нэр цай уугаал ингээл харцаа марцаа ингээл уугаал усан суугаал гэсэн нөгөө хажууд ачаагүй шүү. Тэгээ тэд нэр намайг хараад гайхсан. Юу вэ? Усч уухгүй ингээ бүчээд ингээ хацтай байна. Тэг яг 2 хүн ажилласан учраас бид нэр нэг 5 цаг ачаад дуусчихсан байна. Тэгэхээр миний амьдралаар бол одоо адилхан халуун таажгууд бүр харин тэднээс илүү л дэвчээ. Тэгээд тэр гүрүүшгүүд бол нөгөө яаж яс хүмүүс нь бүр гайхаж шээ намайг хараад. Ямар сайн юм бэ таач ингээд ачиж байгаа гэж. Ийм бол. Тэгээд дээрээс нь би ус уухгүй байсан шүү дээ. Тэгэхээр бол тэнд бол би илүү л байд юм байна даа л гэж бодсон шүү дээ. Өөрийнхөө амьдралаар. Одоо тэгэл адилхан л ингээд явж ил байна. Ер нь ялгаагүй л байна шүү дээ. Тэгэхээр нөгөө бид нэрээ ойлгодог мах ижээж л ирүүл явна, мах ижээж хүчтэй явна тий гэдэг тэр ойлголтоос шал өөрөөр амьдрдаг хүмүүс бас зөндөө байд юм байна. Тийм байна. Тэгээд хүн чинь ерөөсөө хамгийн гол асуудал нь бодол сэтгэлдээ юу вэ гэдгийг л асуудал шүү дээ. Миний махнаас гарсан асуудал бол эрүүл мэндийн хувьд бол гараагүй. Яагаад гарсан бэ гэдэг сударт ингээд ягээд үтсэн чи хүн мах идэхгүй байх гэдгийг ойлгоод. Тэгээд энэ 5-6 мянган жилийн өмнө юу вэ чинь ерөөсөө хүн мах иднэ гэхэд хүмүүс бүр гайхажсэн тийм үе байсан байгаа байхгүй. Тэгээд тэр амтны амийг таслаад адилхан амтны үр штэ тэрийг би өөрийнхөө хүүхдийнхийг тэгсэн чинь одоо энэ 100000 жилийн дараа энэ алтан эрен дуусаад бол ерөөсөө өглөө хүүхдээ алаад хөргөчөнд хийгээд махын ороо иднэ гэж бичээд байдаг байна. Тийм аймаг болно. Тэгэхэд бидний сэтгэлд одоо тэр бол бас хүн тусч байгаа бид. Тэгэхэд 5-6 мянган жилийн өмнө хүн мах иддэг болно гэхэд яг бид нэр хүүхдээ аж идж байгаа шүү дээ тийм байсан чи одоо зүгээр жирийн зүгээр л нэг тийм болцсон шүү дээ. Бид нар 100000 жилийн дараа яг энэ амтны мах идж байгаа шиг өөрийнхөө хүүхдийг ингэж явж байгаа тийм асуудал үүсэх учраас тэр энэрийн нэг ус үүдийг юм үүсээд миний сэтгэл дотор үүсээд тэгэл ерөөсөө цаанаас ингэж ирсэн торгоо болсон. Тэр чинь бодоод чинь одоо ямар ч ялгаа байхгүй шүү дээ тэр амтны зайлгүй тэр хөөрхөн ингэж ишиг ураг ингэж тэр бохцол амьдрах гэж ингэж юу ялгаа биш хөөрх штэ тэр чинь тийм яа эднэ гэдэг хэрвээс одоо тийм ингээд сэтгэлс наанаас бүрэн гарсан штэ тийм эднэ гэдэг бол ямар ч утга байхгүй шнэ энэ үед. Тэгээ тэрийг сэтгэл санаанаас авах хэрэгтэй хүн. Яг л тэгээ аваа хийчих юм бол энэ чинь асуудал байхгүй штэ. Тэгээ тэр мах идээд ингээд эрүү сар бол нөгөө би хаамуу гэдэг энэ гэдэг бол бодлоо ойлголт байх л та. Тэгэхээр за хоёулаа чинь өхрийг хамгаалах ёстой гэдэг сэдв явж байгаад шал өөр сэдвээр ороочлаа тийм ээ. Юу бас нэг ийм асуулт яваад идэг байхгүй юу? Энтгчүүд ингээд өхрийг дээдэлдэг, өхөр шүтдэг, өхрийг хамгаалдаг газар юу эдийн засгийн ямар нэгэн хямралд оролтолтой орохгүй гэж Үедний судар дээр бичсэн байдгаа гэж таасаа ярьсан шүү дээ. Гэтэл одоо нөгөө нэг хүмүүс ингэдэг шүү дээ. Энтгчүүд чинь амар ядуу шүү дээ. Тэгээд өхөр шүтснээрээ тэд нар ингээм амьдрал нь сайжирж байгаа нь хаана байгаа юм гэдэг юм уу те. Тиймэрхүү бас нэг яриач юм уу. Тиймэрхүү хандлага үзэл бодол байдаг шүү дээ. Тэрэн дээр та юу гэж бод. Дорны соёлтой ард түмэнд бол баян ядуу гэдэг ойлголт бол одооны бидний баян ядуу гэдгээс бол шал өөр ойлголт. Тийм үү. За зөвхөн бид нар монголчууд одоо дорны соёлтой байсан бид нар тийм ард түмэн байсан гэж ярьж байна тийм ээ. Тэгээ хамгийн баян хүн юу гэсэн юм? Хамгийн баян хүн ямар хүн гэдэг байсан? Мэдэж гэнэ үү? Хамгийн баян хүнийг эрдэм номтой хүн гэдэг. Удаах баяныг үр хөвгөд олонтой хүн гэдэг. Адгийн баяныг эд агуурстай хүн гэдэг. Эд баялагтай хүн гэдэг. Тэгсэн чи одооны бидний ойлгоц маань уруугаар эргэцсэн байхгүй. Хамгийн баян гэдгийг эд баялагтай болгоцсон. Хөөхд гаргуул бас ядуураад байх юм шиг ойлгож төрсөн. Одоо эн чинь энээсээ болоод хятад бүр амар юм болчихлоо шүү дээ. Одоо бүр хүүхэд гаргуул мөнгө өгьегээд залуучууд нь ч гарахгүй гэдэг ингээд асуудал үүсэж штэ энэ чинь ингээд ч одоо тийм ээ. Тэгэд эн чинь одоо ингээд за нөгөө эрдэм номтой хүмүүс бол одоо бүр адгийн төвшөнд ноцсон явж байгаа штэ. Энэ байрыг л эргүүлээ солих гэж л одоо бид нэр энэ дорны соёл энэ алтын соёл гэдэг байгаа энэ төрийн бос байгууллага явж байгаа зорилго бол энийг солиод ирчих юм бол асуудал үүснэ. Тэр эрдэм номтой хүмүүс бол хамгийн дээд төвшөнд байж байгаа хамгийн баян хүн. Энд байж байгаа эрдэм номын зүрх сэтгэлд байж байгаа энэ баялаг гэдэг юм бол байнга ингээ банкнд байж идэг мөнгө байхгүй. Дуртай үедээ л гаргаж ирэл хэрэгэлдэг. Нөгөөд бол мал хүйтэй байна уу, нэг зуднаар байхгүй бол нэг дөрөнгөтэй байна уу, нэг байхгүй ингээд алтан голдмоос нэг болгоод авчихвал тэгэл алга болно шүү дээ, тийм ээ. Монголчууд бол хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг.
Ведийн сударт бичсэн, ном сударт бичснээр бол тэр айлд хэдий чинээ хүүхэд төрн төдий чинээ баян болж идэг. Бурхан гэдэг юм 13 нас хүртэл тэр хүүхдийг тэр айлд эд говц өөрийнхөө буянтай эд хоол гоцтыг өгдөг. Тэгэхээр тэр айлд төдий хэмжээний баян болж ирж идэг. Эцэг их нь мөнгө олж өгж байгаа юм шиг харагдаад байгаа гэж бодоод бид нар бодоод байгаа болохоос биш үн чанартай тэр хүүхдийн буйнаар тэр айл тэгж баян явж идэг. Тэгэхээр хэдий л олон хүүхдтэй төдий ч нэ баян байдаг учиртай. Тэгэхээр бид нар хамгийн нөгөө адгийн нөгөө баяныгаа тавьчихад одоо таны асууж байгаа асуулт бол тийм болчиход байна шүү дээ. Тэр утгаараа сая асуулаад байна тийм ээ. Тэгвэл эн чинь бас тийм биш байна. Одоо энэ хямралын энэ дэлхийн нийтээр энэ хямрал орчлоо шүү дээ тийм ээ. За. Тэгэхэд одоо энэ төр ер нь хамгийн гайгүй барьцтай үлдчихэж байгаа газар. Тийм. Яагаад барьцтай үлдэж байна гэхээр энэ дэлхийн гэр бүл болгон улсаасаа юм нэхгүйгээр өөрсдийнхөө одоо нөгөө үйлдвэрлэлээр гэр бүлийнхээ үйлдвэрлэлээр ингээд юус аваа явчихж байгаа юм. Нэгдэх асуудал. Энэ бол монголчуудад бол бүр бас тийм боломжтой бид нар. Бид нар монголчууд яадаг штэ нэг таргийн юу нэг 5 ямаа Сайлын ганц үнэтэй. Сайлын ганц үнэтэй ахтал болоо гэдэг. Тэгээд бүх асуудлыг шийднэ. Би энэ амьдрал дээр хэрэгж үс 5 ам бүлтэй байлд нэг үнэ бол хангалттай. Эргээд зүгээр Монгол үнэ шүү тэр одоо нөгөө эрлизм тэр сүйт сайдыг нь болий. Хүн Монгол үнэ байхад тэгээд тэр айлын бүх асуудлуудыг шийдээд дээрэс нь одоо сүүбүнгээ илүү боловсруул зарах тийм хэмжээнд байдаг. Тэгэхээр дараа жил нэг чинь өсч идэг гэдэг байхгүй тийм ээ. Тийм тэгээд ингээд бид нар дараад нь харин алж идэж барихгүй ингээд өсөх учраас харин яах уу гэдэг асуудал гарч ирэх болохоос биш тэрийг одоо тэр дутагдах асуудал. Тэгэл улам одоо энэ асуудал. Тэр би сая хэллээ шүү дээ. Улс төрийн үед тийм байдаг тэр өхөр хамгаалал тийм байдаг гэж хэллээ. Фидел Кастро гэдэг хүн бод амьдралаар бид нар үзүүлээд өгсөн байна. Өчнөө олон асуудлууд. Би өхөр гэдэг юм ямар агуу тэр яг энэ дээр бурхан тэгдэм байх гэдэг миний амьдралаар би нутагтаач одоо мэдэрсэн. Энийг бол. Тэрэн дээр миний бодлоор миний уншснаар энтгэгт ингээл бас баян ядуу амьдрал байгаа штэ тий ядуу амьдрал бас их байдаг гэл бүгд мэдэн штэ. Тэгсэн чинь энтгэгчүүд хэдийн ингээд нөгөө үхрээ шүтдэг үхрээ дээдэлдэг гэсэн мөртлөөсөө үхрийн махны экспортероо дэлхийд хоёрт ордог гинэ. Өө за. Тийм тэгэхээр чинь бас тэгэл бас яг үхрийг хамгаалдаг биш л байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө энтгэгч чинь бас ингээд бүгдээрээ ведийн соёлтой биш бүгдээрээ хиндүү биш штэ. Муслим шашинтай олон юу байгаа тий өөр босод юмнууд ч байгаа тий. Тэгэхээр бас тийм юм байд юм шиг байна лээ. Энтгэгч нь одоо бас нөгөө яг гарал үүсэл тэнд байсан мөртлөө бас тийм одоо нөгөө дорны соёлыг тэгж хүчтэй хэрэгжүүлдэг байгааг ном сударт зөвлөлт бичснээр бол 6 дахь орн болно гэж хичээд байдаг байхгүй. Ведийн нэгдэх орн биш 6 дахь орн юм уу тий. За. Эхний 5 оронд болохоор Америк, Англи, Герман, Орос, Франц. Тэгээд 6 дахь нь энтгэг өөрөө хүлээн зөвшөөр чиглэнэ гэж байдаг байхгүй юу? Зөгнөл дээр үү тий? Зөгнөл дээр. За энэ 2003 онд энэ эхний дан ЮНЕСКО-гийн түвшинд дэлхийн эрдэмтэд ведийн соёл болоод ведийн энэ ухаан болоод ерөөсөө дэлхийг цааш нь авч явах юм байна гэдэг энэ 5 орны эрдэмтэд ЮНЕСКО-гийн хэмжээнд бол хүлээн зөвшөөрсөн. 2003 оны 11 сард. За энтгэг одоо энийг хүлээн зөвшөөрөөд тэр Бхагавад Гита гэдэг судрыг тэр Наринда Мадава одоо тэр том ханаар нэхэд ивент итгээд одоо тэн дээр нээлтэн дээр нь очиод тэр маш их ивент үеж тэр 5 оттой зочдуудад одоо Америкийн нэгдсэн улсад бол Библи байдаг бол одоо энтгэхүү 5 оттой зочдуудаа Шрила Парбада багшийн орчуулсан Бхагавад Гитаануудыг тавьж өрөөнүүд нь тавьж гэлж ингээ хүлээн зөвшөөрж гэлж. Тэгээ одоо та нар харсан байлгүй дээ сая Орсын ерөнхийлөгч Путин байшхад Бхагавад Гитаг Парбада багшийн одоо Бхагавад Гита судрыг бэлгэлээ шүү дээ тийм ээ. Тэгээд энэ жишээ учиртай л байхгүй. Тэгэхээр одоо энтгэг өөрөө одоо л эхэлж одоо ингэж байгаа учраас тэр асуудлууд бол гэхдээ энэ чинь уг суурь байгаа учраас би хурдан явчих болов гэж боддог байхгүй. Монгол бас энэ дорны соёлын уг суурь байгаа учраас бид нар бас хурдтай хүлээгээд авчих болов гэж боддог. За үхрийг хамгаалах гэж ярьсан шүү дээ тийм. Фермерийн аж ахуйн талаар та юу гэж боддог вэ? Фермерийн аж ахуй бол одоо орчин үеийн тэр барууны соёлын асуудал. Вед биш. Вед биш. Вед биш. Вед гэдэг юу юм гэхээр яг одоо ведийн бидний ахуй амьдралын хөдөө орон нутгийн
одоо Монгол ингээд хичээлээр ахгүй. ах угаад ингээд явж байгаа бол энэ бол өстой маш мундаг. Яг үеийн дагуу Агуу явж. явж байгаа. Бид бол тийм соёлтой ойрхон бай. Энэ ганц л бид нарт дутагдал. Тэр махыг мөнгө гэж л харахгүй байх хэрэгтэй. Цагаан эдэг нь мөнгө гэж харж эхлэх хэрэгтэй. Эсвэл эхний Алж идэхгүй зөвхөн сүү цагаан эдэг нь л хэрэглээд амьдраад байж хангалттай болох шүү дээ. тэр бид нэр тэр хайраараа өсгсөн тэр өөрийнхөө үр төлөөсөө гаргаад ингээд бид нэр төгсөн тэр ээжийг бид нэр ээжийг алж идэхгүй шүү дээ. Тийм сэтгүүр хайрлах хэрэгтэй. 10 20 жил өөрийн тэжээсэн амтныг халаад ичиж байгаа байхгүй тий. Хайрын тийм тэр чинь одоо шүү дээ. Яач бодож бодохгүй. Тэгээд тэр хүний хүүхдийн тийм хүмүүжлэлтэй болгоод өгч байгаа. Өөрийнх нь тэр гэзний бактериудын бүгдийн асуудлыг шийдчихэж байгаа. Тэгэл тэр ариусх төвшингийн бүх юмнуудыг нээжж байгаа. Өвчний наангаагаад өгчөж байгаа. Ийм олон төрлийн юмыг хийж байгаа тэр нэг алж идэх гэдэг бол ерөөсөн байж алга. Зөвхөн зүгээр бизнесийн нүдээр, мөнгөний нүдээр харах юм бол та нар цагаан эдэнээс нь бол хангалттай тэр нэг ганц амийн авч байгаа махны юм хэдэн жил хийж байгаа. Тийм шүү дээ. Хэдэн тонн сүү нэг амьдралаа гаргаж байгаа юм зайлуу. Тэр хайртай. Тэгэхэд нэг тонн сүүний үн хүрхгүй юмар тэрийг аваад яах юм? Тийм яг уу үнэг бол яг нөгөө нэг сүү цагаан эдийг хэрэгэлдэг учраас нөх бас алж идэе гэж яардаг байх тий. Сүү цагаан эдийг гаргадгүй шар өхрөөдөө болохоор мах болгочихж байгаа шүү дээ. Тий. Тэрийг одоо яг бодит амьдрал дээр практик дээр яаж нэг жоохон. Тэгээ энэ бол ийм унлаг эдлэгийн л хэрэглэгддэг. Тэрүүгээрээ бид нэр одоо энд одоо асуудлыг шийдэн шүү дээ. Энтгэхт одоо би ингээд нэг айд очиод ингээд танах одоо энэ хэдэн жил энэ газар дээр ногоо тарж байна ингээд хийж байна гэдэг. Эсвч айл болгоод өөрөө газартай ногоо тарж. Үнэтэй өөрсдөө үнэтэй. Гү мэдгүй одоо өвдөөс авах одоо 2-300 жилээр мэдхээс бас тэрнээс цааш идэж гэж байгаа мэдгүй. Лавал тэр 2-300 жилийн дээр ашиглаж яадаг. Тэг яг энэ газараа ингээд тарж байгаа юм та нар ногоо тэгж байна. Гүн чи газрын үржин шимчин тэгээ дуусчдгүй юм манай чи одоо дахиад хөрсөн үсийг нэхгүй бол одоо энэ ч монголч дуусахгүй шүү дээ. Өхөр байгаа юм чинь дуусахгүй шүү дээ. За тэр нь ямар ч. За тэр нь ямар шигтэй ингээд гисэн чинь өхрийн туурайн дотор тийм мунтаг тийм тоосон цор шороо байдаг гэж. Тэр шороо бол газрын үржин шинийг одоо Хэвээр нь хадгалж идэг гэж. Тэгээд дээрээс нь тэд нар модон анцаар хаалаад явчихгүй. Төмөр анц харам металл анцаар авах юм. Төмөр анцаар хагалах юм бол 3 жил болоод газрын үр шим дуусна гэж нэгдэг гэж байна. Модон анцаар хагалаад явчих юм бол тэр үр тэгэл хөр явуулж байгаа тохиолдолд энэ бол дуусахгүй. Хэрвээ төмөр ашиглах гэдэг юм бол анцныхаа үзүүрийг алт юм уу мөнгөөр бүрээ гэж. Тэгэхгүй бол бас асуудалтай үжээс юм дуусна гэж. За би нэг амьдрал дээр бас үтсэн. Амьдрал дээр үтсэн. Би нэг хүлэмжиндээ өхөр оруулж үйлжүүлээ. Нөгөө хүнүүдэд хийхгүй. Тэгээ үйлжүүлээд ногоо тарьдаг хүлэмжиндээ үйлжүүлчихэд тэн жилээр ногоо тарьсан чинь янзын ургад юм. Тэгээд одоо амьдрал дээр бас үдцсэн. Тэгэхээр бол ийм агуу амьтны ч одоо хайрлахгүй байх, хамгаалахгүй байх одоо юу вэ наа одоо бид тэр ингээ амьдраа сайхан ингээд хэл ёстой. Одоо Америкийн нэгдсэн улсад сая тэр ариунгагийн хүн ирээд Монгол ирээд хэлж байна. Одоо өхрийг ийснээрээ ерөөсөө хүний стресс маш амархан тайлгддаг гэж. Өхрийг илснээр ингээл илдэг штэ тийм ээ. Тэгээд Америкт цагийн $100-аар илдэг гэж байна. За. Тэгэхэд бид нэр үнгүү тэрийг даалаад стресс тайлчих тийм боломж ээж авах чи тийм үү. Йоо. Тэгэхээр ашиг шиг мөр дуусахгүй. Дуусахгүй штэ ерөөсөө хаягдах нэг ч байхгүй эндээс хаягдах нь. Тэгээд ашиглаж байгаа нь бүгд ашигтай. Давхар ашигтай. Өстө ярих юм байхгүй دی чи хамгаалахгүй гэдээ яах юм бэ. За манай тэр газар тариад ярихэлдэг ногоо тарьдаг хүмүүс маань сайн сонссон байх гэж бодож байна. Газрын үр шимийг бууруулахгүй байхын тулд жил өнжөөх шаардлагагүй дээгүүрэн сайхан өхөр гიშгүүлэл ахт болох нь шүү дээ. Тэгээ бас тэр бааз шийсэн ч гэсэн бас нөлөөт хэлбэдэг байлгүй дээ. Тэгэл одоо сайхан аргад түлээ түүшэндээ сайхан өхөрөө хөллөөд тэр шаруудыг чинь тэгэл зүтгүүлчих шүү дээ. Тэгээд эн чинь тээвэр одоо салиар гүнд орчихлоо түүшүнд орчихлоо гэл гаслаад байна. Тэр чинь зүгээр л үнгөө өөрөө яваад зайлууд баяглаасаа Монголд чинь ерөөсөө зарч байгаа байхгүй өөстөө өвсөө идэл тэр идж байгаа өвсөө нөгөө
шээс бас болгоод им болгоод ариусгадаг ид болгоод ингээ гаргаад өгччихээ та нарт үйлдвэрлээд өгччихээ ийч одоо шүү дээ. Ерөөсөө ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэгээд ердийн өсгөө ашиглаад бид зүгээр тээвэр хийчих шүү дээ. Энэ одоо дэлхийн хямралд бол би бодоод байгаа. Хамгийн одоо өртгөө үлдэх орн бол монголчууд биш үү гэж би хараад байгаа байхгүй юу. Яахан одоо энэ ямар тэр энэ юмнууд хэрэгтэй юм идэх говц идэх хоол өмсөх говцол байж хат болоо шүү дээ. Энийг чинь бүгдийг бид нэр ашиглаж хийж болно шүү дээ. Тэгээ малын харь ширээ чинь зүгээр өөрийнхөө зөнгөөр өгчөнгүүт нь бид нэр хэрэглэж шүү дээ. Тэгээд тэрүүгээр нь цаахан дээл хоцготлоо гэж өмсчих шүү дээ. Авч ил хийж болохгүй. Алахгүй зориуд алаагүй зүгээр нөгөө жамаараа өгсөн амтны арь ширийг хэрэглэхэд бол тэрэнд ямар нэг нүгэл мүгэл байхгүй гэсэн үг байхгүй шүү дээ. Байхгүй. Тийм. Тэр чинь одоо бид нар тэр мериданк гэж одоо энэ бөмбөр шиг гэдгийг бид нар хэрэглэдэг шүү дээ, тийм ээ. Эн чинь бол одоо тэр муу зүйлийг бол маш хүчтэй одоо ариусгаж өгдөг тэр дуу чимээгээр. Одоо манай монголчууд бол тэр бөөг нөгөө хэнгэрэг гэдэг шиг юм биш үү, тийм ээ. Эн чинь бид нар тэр эдхүү тэр үхрийнхаа нөгөө зөнгөөрөө өгсөн үхрийнхаа нөгөөд хийж байгаа юм шүү. Арьсаар уу? Тийм. Тэгж байгаа юм. Хүчингүүт нь арьсаар нь хөгжим хийх. Тийм. Нэг амт энэ бүр эдийн засагт бол үнэхээр хэрэгтэй л амтан байх нь байна шүү дээ. Тийм. Одоо ярих юм байна. Хэрэгтэй гэдэг хэрэгтэй. Ийм амтан бас байхгүй тийм нэрээ дэлхий дээр байхгүй мэт тийм. Үнэхээр бурхнаас заяасан бэлэг гэдэг нь бол бодит амьдрал дээр манай монголчууд мэдхийн дээр мэдгэл юм байл та даанч анзаардгүй болох. Тийм учраас ведийн соёлд үхрийг шүтэж дээдэлдэг юм байна. Үхрийг хамгаалаарэ гэж судар ном дээр бичсэн байд юм байна. Тэрнээс ч тэнэг мангартай амтан шүтээд байгаа хэрэг биш юм байна. Яг үнэ. Тий. Тэгэл та нар одоо ингээд дэлгэцэн хамааралтай очлоо гэж хүүхдүүд нь бүгд гар утас аваад тэгэл ингээд л бүх асуудлууд үүсэлээ. Тэр аргалын сайхан нутаглал тэгээ та нар утсыг нь ард ингэ ядаж ирүүл байлгаа да. Тийм хүүхдэн тэр агитациас нь тэр долгионы ялгаруулж байгаа. Тэр чинь одоо энэ хааны чинь ингээд нэгтгэл хэдэн зуунаас ирээд энэ дуцаар ярьж байгаа чинь толгойн дундуур чинь гараад тэр чинь долгион бас явж байгаа шиг бодит юм шүү дээ. Энэ чинь шинжлэх ухаанд баталсан. Тэр чинь тэгэл тэнд асуудал эд ихсүүдэд асуудал үүсгэж байгаа. Тэр чинь хоргоожуулаад өгч чинь шүү дээ одоо шүү дээ. Бүр багаас нь долгион хоргож ирэхлээр тий. Одоо тэгээд энэ бичлэгийг подкаст дээр тавьчихаарай. Тэгээд үзээ тэрийг. Тэг өөрөөсөө итгэхгүй байгаа бол өөрөөсөө тэр багжийг аваад хийгээд үзээрэй. Тэгээд туршаад үзсэн шүү дээ. Гэтэ вэдэд бол турших хэрэггүй та нар цаг гарцдахыг нэмэр гэдэг байхгүй юу. Тэгэхээр одоо итгэхгүй бол одоо хүн чинь нүдэрээ харж ажил уул вэдэд бол жихээрээ сонсоод чи үнэн мэдээлэл авсан болоо чиний үнэн гэдэг байсан байхгүй юу. Тэр л одоо хамгийн чухал мэдээлэл гэдэг байсан. Одоо болохоор чинь нүдэрээр халахгүй итгэх байсан чинь тэгээд хэмжээд багжаар үзээт. Тэгэхээр яад юм бэ? Аргалыг чинь бас өөр яадаг гэдэг үл нэг орчныг уугуулах юм бол орчныг ариусгадаг гэдэг үлээ энерги цэвэрлдэг. Энерги цэвэрлэн. Тэр талаар та дэлгэрүүлээд яриад байна. Аргалын утаа бол ерөөсөө ярих юм байхгүй шүү дээ. Би одоо ааваас асууж л байсан да. Гэхдээ одооны энэ эсхий чинь одоо ерөөсөө лээ цагаан ирвэ хийдээс алахгүй. Эсхийг одоо гэр эсхийг чинь ингээд идчих чад цагаан ирвэ хийж. Гэхдээ та нар одоо яагаад эн чинь ингээд цагаан ирвэ хийдүүлдэг вэ? Дээр цагаан ирвэ байдаг байсан гэж байдаг байсан. Яг аргалын утаагаар л утчихтаар бид нар нүхэнд ингээд аргал хийгээл тэгэл дээгүр хийсэн шин юуг эсхийг ингээд дээгүр тавиал ингээд утаал. Тэгэл аргалын утаа хурц юм бол тэр ерөөсөө юм гэж байхгүй. Ингээд зүгш тэр ерөөсөө ашиглахгүй ерөөсөө нэгч байхгүй монголчууд. Галаа төлөөд хоолундаа хийгээд чинь тий. Нүүгээд нүүдлээ хийчихэж байна. Хөр шараар нь тэр сүү сайлын аваад ингээд хэргэлчихэж байна. Нарийн төвшөндөө тэгээд цагаагаар мэдчихэж байна. Хийж өтөөстэй. Бараг цагаа мэдчихэж байгаа. Цагаа мэдчихэн тийм үү. Ингээд. За нөгөө энерги талдаа одоо нөгөө зарим хүмүүс гэрээхийн энергийг яаж цэвэрлэх үү гэдэг юм а тийм бас тэгдэг шүү дээ. Гэрээхийн энерги яаж цэвэрлэх вэ? Орчин тойрноо яаж энергийн цэвэрлэх юм байх вэ? Одоо манай гэр нэг жоохон тийм бохирдчихлоо. Яаж цэвэрлэх үү гэх юм бол зүгээр үхрийн аргал уугуулаа л болоо. Тэгэл байх юм шүү дээ. Тэгэл бус тэр нарийн биед байж байгаа муу зүйлүүд бол тэгэл арилж байгаа. Тэр ном уншуулж ерөөсө хэмрэн сам уншуулаад авах шаардлага байхгүй. Ганц үхрийн аргал одоо ариулцсан байхад бол тэндээс бүх асуудлууд ч тэр сэтгэл сэвтэй байгаа бүх асуудал тэр гэр орны тэр муу энерги гэдэг бол бүгдийг аваад явчих асуудал. Түр үнэгүй яаж идэг. Нарийн төвшөндөө болохоор одоо би бас асууж ирсэн байхгүй энэ ариунгагийн хүмүүсээс энэ одооны сүүч одоо меламин гэж юм халиад одоо ингээд 1 жил мэл ингээд хадгалж штеп. Дээр үе сүүч болоод одоо 2 хоноод ингээд гаштаа дээд ингээд дуусч яасан гэж. Хизээч тэр
Тийм хойсон тэр нарийн төвшингийн уураг тархитыг сайжруулдаг тэр хүмүүжүүдтэй тэрийг бол хичнээн ягач харж чадахгүй гэж. Устгаж чадахгүй гэж. Тэр бол байнга байж. Яаж ямар ч юм ажилласан сүйд бол тэр байж гэж. Тийм учраас бол бид нэр тэр одоо үйлдвэрээсүү тийм шүү гэж ялах юм байхгүй юм бэл. Нэг асуудал. Хоёр дахь асуудал юу гэхээр тэр содорт болохоор хуурай сүү гэдэг байгаа шүү дээ бидний нэг хатаагаад тавьсан. Тэр хуурай сүү одоо энэ тантай хольж уух юм бол энийн тан чанар бол 100 дахин ихсэн ч гэдэг тийм байдгийн шүү. Хэдүүлэгээс тааг нь марцсан. Тийм нэр тэр чи хатаагаад тэгсэн ч гэсэн тэр чанар байж идэг байхгүй. Үхэр хэрвээ байдаггүй байсан бол саяын бүх ашиг шимийг бид нэр ингээд өөр байдлаар гаргаж авахын тулд маш их мөнгө зарцуулах байсан юм байна. Муу тэглгүй яах юм. Тэр хэрвээ үнэхээр ингээд эдийн засгийн үр ашгийг тооцох юм бол тий. Үнэхээр ганцхан үхэр гэдэг амтнаас хичнээн олон төрлийн ашиг шимтэй зүйл гарч ялгардаг юм бэ. За ингээд одоо юу гэдэг нэг хөөхд мөхөд хөсөөд уйлаад байна. Одоо манайд муу юм оргоцсон шүү нэлдэв дээд юм гэж яваа. За яа тэг хөдөө байсан бол ламд сумын төв дээр байлаа гэд лам руугаа давхин бензинд бас аварцсан байна. Давхиад ирнэ нөгөө лам байхгүй байлаа гэд аваад ирнэ ном шодлон боцаагаад үргээд өгнө. Тэгсэн чинь гадаа чинь зүгээр тэр чинь яад юм зүгээр гэрээ хаяа гашин дүүр байж байгаа шүү дээ. Аргал угуулаад тэгэл тэр нөгөө тэр муу ёр юм бүгд байхгүй. Тийм махрадын лексэн дээр тэгж гарч ирсэн шүү дээ. Тийм нөгөө хий юм шүглсэн гэр байх юм бол юу гэлээ дөрвөн болонд нь аргал угуулаараа гэлөө үхрийн шээс тацаараа гэлөө. Тийм үхрийн шээс сасна аргал одоо угуулах шүү дээ. Тэгэхээр таван тансаг гэдэг юм чинь бол энэ байхгүй юу. Тэр одоо бид нэр шинэ газар мазар авах тэр эднэр чинь одоо тэр тараг мараг сүү энэ тав юм чинь бүгдээр ингэ хольж ийж одоо бид нэр тэр одоо шинэ газар мазар бол одоо ингэ цацрлуус авдаг юм биш сасаж авдаг. Шинэ газар авахаараа саяын 5 үхрийн энэ 5 юмыг холиод цацсан тийм тэгээд яадгийн. Тэгээд тэнд байж байгаа одоо нэгдүгээрт одоо тэр чинь бүгд эзэнтэй шүү дээ. Нэгдүгээр гуйж юм тийм үү. Тэднэрт одоо хоолж газар усны эзэн гэж хамгийн үнэтэй юмнуудыг өгч одоо гуйж штэ. Тэрнээс өөр үнэтэй юм энд орчин дээр байхгүй тийм бэлэг байхгүй штэ тийм ээ. Тэднэрээс гуйж байгаа учраас одоо тэр газарт одоо сэтгэл ханамжтай та нар одоо энийг ашиглаж болно. Та нар одоо байшингаан байна ч юм уу гашаа машаагаа ногоо згаан бариад болно гэсэн юм утгаар ингээд. Тэгэхээр тэр газар бол тэр хүнд их ээлтэй болох юм шиг тийм. Ямар нэгэн асуудал байхгүй. Тэгэхээр сайн ярианаас одоо нөгөө ямар нэгэн байшин ч юм уу тийм хий үзэгдэл гэсэн сүнс гэсэн тийм асуудал гараад ах юм бол ерөөсөө хамгийн ойр байгаа зүйлээр нөхрийн шээс, нөхрийн аргал гэдэг зүйлээр бас тэр газрыг ариусгаж болох нь шүү. Яг үнэ. Гэдэг мэдээллийн чанартай зүйлийг бас хэлье. Тэгээд жоох стресстэй байгаад ах юм бол нэг жоох аргал угуулчихад тайвширчин тий. Очоод өхрөө ээлж. Тэгээд тэр $100 ийдэг. Америк цагийн $100 гэж байгаа шүү ийдэг гэж байгаа. Тэр өхрийг. Тэгээд илээд тэр өхөр гэдэг юм ерөөс ингээд хүн хараад ингээл сайн хийвээ. Янзын амгалан амт шүү дээ. Хараад ингээд нөгөө гахаа балсан уураа бардаг гэж ярьдээ билээ нэр. Өхөр балсан ч өөрөө тэгээд дагаа тийм. Тайван малчдаг шүү дээ. Амгалан тэр ч өөрөө өхөрч ерөөсөн тийм ёстой нөгөө тайжингийн нуруу гэж хүмүүс нэг ярьдаг шиг ингээд нэг хийвэлийг гээд юу ч бодож байгаа шийдэж байхгүй ингээд хийж идэг амт. Тийм амгалан амт шүү дээ. Арга царайны тийм сайхан амгалан амт байхгүй. Тэр амар амгалан байна гэдэг чинь хамгийн дээд заяа шүү дээ. Тийм ээ. Бид нэ тэрийг л хүсээд байгаа шүү дээ. Би энэ амар амгалан байхгүй болохоор л стресстэй байгаа. Тэгэхээр тийм ч одоо амар амгалангийн төлөөл бас амьдарч шүү дээ. Тэгж л байгаа шүү дээ үндсэндээ. Ер нь баг өхөр маллал амьдрах чинь л их сайхан амьдрал юм байна. Хамгийн буянтай хүмүүс шүү. Өхөр маллаа тэгээд шараар нь болохоор газар тариалан хийгээд ердийн өсгөө хийгээд тийм ээ. Цаахан тэргээр нь чийгээд. Эргээд нөгөө 21-р зуунаас ухрах гэж байгаа юм шиг харагдаж байгаа боловч бас тэр чинь ухрал биш юм байна л да. Бид нар чинь нөгөө өөрсдийгөө уг нь олвол хөгжиж дэвшээд их сайхан дээшээ яваад ийн гэж бодоод байдаг. Одоо Веди яг нөгөө номлолоор бол бидний одоо хөгжил гэж яриад байгаа сүрэл болчиход байгаа байхгүй. Нөгөө сүрэл гэж яриад байгаа тэр чинь хөгжил болчиход байгаа байхгүй. Одоо энэрүүл одоо тэртээ дэрг өссөн хүсээгүй. Одоо Веди ном сударт бол бичээтэй тэртээ дэрг. Зөвхөн хот орон нутагтын тоор дасгал хэн үлдхүүгээд ихээр зөвхөн тэр ажилдаг одоо сайд дарга нарын хамаатан гудлуулт нь бусдууд нь бүгд ухаантайд нь төрүүлээл хөдөө гараа явчихна гэдэг. Манай орчлонгийн одоо тэр сүмээр үг гэж уул байдаг цул алтан бол одоо сүмбэр уул гэж бид нар чи яриад сүмбэр уулыг дав байхад сүн далай шалбаг байхад гэж яриад байдаг шүү дээ. Тэр сүн далай гэсэн сүүн далай гэж далай байна. Тэгэхээр тэр сүмбэр уул сүмээр үг гэдэг уул бол цул алтан уул.
100 яаж хэмжээ тий. Манай арчлал тэр уулын орой дээр бол манай арчлангийн өдөртөх одоо сахиусан тэнгэрүүд тэн дээр байж байна. Тэгээ тэр орчлонгийн тэр цул алтан уултаа бол энэ 5 өхрийн 5 ариун зүйл бол хажууд нь үнцний өдөр юу ч биш юм гэж хэлдэг. Тэр зур сүмөр уул. Тэгэхээр бол бид нэр тийм агуу бэлэг бурхнаас өгсөн бэлэг монголчууд тэр дамаа бүр хөдөө бол бүрэн байж. Тэгэхээр бид нэр хүрийг хамгаалж хайрлах л одоо чухал. Тэгэл ирэх юм бол бидний бүх асуудал шийдэгдэнэ. За. Хөл гэдэг амьтны талаар үеийн содор номон дээр юу гэж бичсэн байдгүй. За тэрнийг амьдрал дээр та яаж харж исэн, амьдрал дээр баталж исэн гэдэг талаар маш сайхан дэлгэрэнгүй ярьлаа. Баярлалаа танд. За баярлалаа. Тэгээд нийт подкаст үзэгч хүмүүсийн та нар хүрийгээ сайхан хайрлаарай. Хүрийг сайхан хайрлаад хамгаалаад ирэх юм бол таны сөрөг бүх асуудлууч нь эрг болж өгнө шүү. Амьдрал дээр би өөрөө үдцсэн хүн шүү. Тийм ээ. Илүүдэд одоо мэдээллийг авъя бол эргээд энэ подкаст руугаа харьцаараа таадмэ. Бид нэр өшөө илүү сайхан мэдээллүүдийг өгч болно шүү. За баярлалаа. Төв дээр ирээд бас сонирхсан бүх асуултынхаа дагуу асуулт асуугаад манай подкастын зочдтой уулзах боломжтой байдаг шүү. Яг өмнөх дугаар дээр хаягийн талаар тодорхой бичсэн байгаа. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзцаа. Баярлалаа. За баярлалаа. Бүгдээр над жаргал хүсье. Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Hare Rama, Rama Rama, Hare Hare. Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Rama Rama, Hare Hare. Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Rama Rama, Hare Hare. Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Rama Rama, Hare Hare. Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Rama Rama, Hare Hare. Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Rama Rama, Hare Hare. Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Rama Rama, Hare Hare. Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Rama Rama, Hare Hare. Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Rama Rama, Hare Hare. Hare Krishna, Krishna Krishna, Hare Hare, Hare Rama, Rama Rama, Hare Hare